Оройн төргийн үзэгчтэй Golf and Coffee нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. За бид энэ удаа нэгэн хүндтэй зочны нэвтрүүлгийн хавьмар дурсан байгаа. Энэ бол бүгд найрамдах одоо Унгар улсын өргөмжлөлт консул, нийслэлийн нутгийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Чулууны Ган тулгыг урьж оролцуулаад байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За сайхан зуншлаг болж байгаа шиг байна. Хаагур яаж зуншжээ? Одоо бас ажил төрөл их байна уу? За энэ жил зуншлага ер нь сайхан болох шинжтэй байна. Сая өвөл цас их орлоо. За энэ хавар бас хурдтай сайхан ийм хавар байсан. Тэгэхээр бид нэр одоо ингээ харахад бол мод ногоо сайхан ногоорцсон. Тэгэхээр энэ зам бол сайхан зам болох тийм төлөвтэй. Гэхдээ яг хөө зөвхөн жоохон сэрүүхэн болж магадгүй гэж байгаа. Сайхан болох ах уу. Тэгэхээр бас би сая цолыг чинь дуудлаа бүгд найрамдах Унгар улсын өргөмжлөлт консул гэдэг тийм ээ. Мөн бас нийслэлийн нутгийн зөвлөлийн удирдах зөвлөлийн одоо гишүүн гэдэг чинь шүү дээ. Удирдах зөвлөлийн тийм ээ. Одоо ингэж танилцууллаа шүү дээ. Тэгэхээр хоёулаа бас энэ Унгар улсын өргөмжлөлт консул гэхээр яг чухамхаа бас ямар хөө ажил үүрэг гүйцэтгэдэг юм болоо. Ер нь бол яг одоо орчин үеийн нийгэмд ялангуяа залуучууд бид нар өөрсдөө итгэвтэй байх хэрэгтэй. Тэр утгаараа тодорхой бас нэг үйл ажиллагааг дэмждэг. Тодорхой одоо үйл ажиллагааны чиглэл хүрээг хүрээнд одоо өөрийн бодол санаагаа оруулж явах нь бол зөв гэж боддог. Тэр утгаараа би бас нэг 2-3 төрлийн бус байгууллагт ажилладаг. Энэ дээр бас ажлуудыг санаачилж явдаг. Бүгд найрамдах Унгар улсын өргөмжлөлт консул гэдэг маань өөрөө одоо бас л нэг сайн дурын ажлын хэлбэр л дээ. Энэ одоо Унгар улс маань Монгол улсад 2006 онд ингээд элчин сайдын яама татан болгосон. Тэгэхээр нэлээд эрт юм байна. Тийм, нэлээд эрт одоо ингээд 9-10 жил болж байна. Тэгэхээр Унгар улсын одоо сонирхлыг болон за Унгар улсын тодорхой асуудлуудыг энд хэн нэгэн эрхэлж явуулах хэрэгтэй болдог. Энэ дээр бол манай ах гамхыг 2006 оноос өргөмжлөлт консулыг хийгээд ингээ 2011 он хүртэл явж хагаад дараа нь би энэ ажлыг бас ингээ өргөжлөлд аваа явчих. Унгар улсыг нэгсэндээ байхгүй орон төлөөлж ийн гэсэн үг тийм. Тэгэхээр энэ хугацаанд бол за бизнесийн одоо янз бүрийн нийгмийн эдийн засгийн улс төрийн гэдэг төрөл бүрийн үйл ажиллагаанууд бол хоёр улсын хооронд явагдаж исэн. Тэгэхээр энд бүхий л талын оролцоогоо өөрсдөө гаргана, дэмжинэ. За мэдээж шин санаачлаа оруулна. Нэг иймэрхүү хүрээний ажлууд бол хийгддэг. Ерөөсөө цалгардаагүй явсан байж шүү дээ, тийм үү? Ер нь тэгж бодохгүй байна. Ер нь ажил бол явсан. Тий, харин ямар ч цалгардаагүй явсан тий. Тэг чи нэг ингээд 9 жилийн хугацаанд ямар ч тийм элчин сайдгүй байсан гэж би ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр тэр хооронд бол бас та нарын үүрэг бол маш их байсан байна шүү дээ. Өөрийн чинь үүрэг тий. Тэгэхээр тэр гол одоо яг одоо бодиттой хийгдэжсэн ажлууд нь бол юу вэ? За мэдээж бол хоёр улсын хооронд альчлууд бол хийгдэжсэн. За энэ дээр бол манай ерөнхий 2008-аас 12 оны хооронд ерөнхий сайдын альчил байсан. За саяхан 12-аас 14 оны хооронд ерөнхийлөгчийн альчил одоо Монгол улсын талаас тийм. Унгар улсын талаас бол ялгаагүй ерөнхий сайд гадаадын ерөнхийлөгчийн альчлууд хийгдэжсэн. За энэ альчлуудын хооронд бизнес эдийн засгийн альчлууд бас маш ихээр хийгдэжсэн. Тэгэхээр энд бид нар яг нэг өргөмжлөлт консул төлөөлөгчийн газар гэдгээрээ одоо бүхий л талын тусалцаа болон одоо нөгөө холбоогоо өөрсдийнхөө холбоог ашиглаж уулзалтуудыг зохион байгуулах тийм арьсан зочдоо хүлээж авах. За албан ёсны хурал цуглааныг зохион байгуулах. За нөгөө бизнесийн группүүдийн хооронд нь уулзуулах. Энэ дундаас нь мэдээж хоёр орны хооронд харилцаа, эдийн засгийн нийгмийн харилцааг бас нэг өөр түвшинд гаргаж ирэх гэсэн тийм ажлууд бол нэлээдгүй хийгдсэн. За Монголоос бид нэр 2-3 жилийн өмнө бас нэг 20 төвхтийг ингээд Унгар улсын олон улсын пионерын тусланд амраасан. Тэр нь бол тэгэл нэг хөл өмбөх спортын бас чиглэлийн хоёр улсын хооронд одоо бага насны хүүхдүүдийн хооронд нь танилцуулах. Унгарт бас хүүхдүүд бага насныхан залуучууд яг
юуг одоо юун дээр илүү их анхаардیں۔ Тэ энэ талаас нас нөгөө хүүхдүүдтэй залуучуудаа ойлгуулж өгөх гих мэт ингээд ер нь нэлээд тийм том өргөн хүрээний ажлууд бол хийгдэж ирсэн. За нөгөө талаас яг Унгарын талаас нааша хийгдэж байгаа ажлууд дээр ярих юм бол мэдээж одоо 67 оноос хойш Унгар улс ч өөрөө усны асуудал дээр монголчуудтай манайхантай нэлээд хамтарч ажилласан. Усны нөөцийн асуудал, усны одоо байгаль экологийн тэнцвэртэй байдал талаас нь яаж зөв зохистой ашиглах уу? Дараагийн нэг том асуудал бол мэдээж л одоо хүн болгон бидний биокомбинатын асуудал байна. Энэ бол бас 60 70-аад оны үед хийгдээд өнөөдөр хүртэл ингээ шинчлэгдэж яваагүйгээс болоод бид нар өөрсдөө мал аж ахуй, хөдөө аж ахуй дээр одоо нөгөө эрүүл мал вакцинжуулалт гэдэг бодлого маань бас нэг дөрвтөөсөн явж ирээгүй те. Тэгэхээр Унгар улс маань энэ дээр хөнгөлөлтөө зээлээр шин одоо биокомбинат шин үйлдвэр вакцин бэлдэх үйлдвэрийг хийж өгөх хамтрах төслүүд тэрнтэй холбоотой мэдээж тэгэл төрөл бүрийн ажлууд бол гарч ирдэг. Тэр болгоныг бид нар бас өөрсдийнхөө чадах хүрээнд нэмэр тус болж оролцоо оруулж явах тийм л үүрэгтэй улсууд байдаг тийм. Өөрөө чинь бас нэг хүнтэй маш адилхан надад харагдлаа л да. Ган хуйг гэдэг. Энэ зурган дээр би бас харлаа. Энэ зурган дээр бол ган хуйг шиг 3 адилхан хүн л байна л да. Тэгэхээр энэ зурганы учрыг бас надад нэг тайлбарлаж өгөөч. Ер нь ган ихтэй төстэй тэгээд төрсөн дүүнүү гэдэг өөрөө ярьсан зүг болов. Хасын гавь гэдгээр манай үзэгчид хүмүүс их сайн таних шүү дээ. Тий. Бид нар ээж аваасаа гуруулаа. 3 хүү. Том ах ган хуйг, ган тулга, ган зэрэг. Тийм тэгээ хоёгаа маань бол бас яг өөрийн ажлыг хийгээд бас Монгол улс тодорхой хувь нэмрээ оруулаад одоо бизнес банк санхүү дээр бол ингээд шинэлэг зүйлүүдийг их олныг хийж оруулж ирсэн тийм хүн байдیں۔ Тэрнгээр би ахыгаа хүндэлтэй. Битэрч бас банкнд нэг 4-5 жил хамтарч ажиллаж байсан. Банкнд бас байсан билээ. Тийм би хас банкнд нэг хэрэглэсэн газрын дараагаар 4-5 жил ажилласан. Тэр маань 2000 онд яг л хас банк үүсгэн байгуулагдчихсан үе шүү дээ. Тэгэл анхаал нэг хэдэн залуучууд 20-т банк байгуулаад ингээл явж исэн түүх бол байгаа. Асар их юм сурч авч мэдээж гадныхантай ажиллаж ер нь яг амьдралынхаа одоо цаашдын тэр туршлага мэдлэгийг олж авсан тийм үе гэж хэлж болно. Мэдээж тэр үед бол мундаг байсан. Тэгэл банк байгуулаад үндэсний хэмжээнд яагаад. За тэр чинь 2000 он гэхэр чи одоо 23 4-т байсан юм уу та. Тэгээ манай он ч 24 5 6 таа ч юм ингээл. Тэ шийдсэн залуу. Тэгээд тэр чинь аймаг сумд руу гарч ажиллана. Улсын хэмжээнд л ерөөсө салбар нэгжээ байгуулна, сургана. Нөгөө улсуудаа банк санхүүгийн боловсролыг олгоно. Эргээ зээл өгч байгаа улсуудаа бас санхүүгийн боловсрол зээл авчаад төлдөг. Тэ ингээл банкны тэр нарийн ширээ асуудал бол маш олон тийм юмнууд бол байгаа тийм. Хас банкыг бол ер нь бол үүсгэн байгуулсан гэж гам их хэлдэг. Хасын гавь гэдгээр нь. Тэгээ өөрөө бас төрсөн дүүнгээ тэглээ. Үнэхээр энэ хас банкнд ган хуйгийг хувь эзэмшдэгэ гэж ярьдаг. Үнэхээр найз нөхд нь утас цохиод хөөе ган хуйгаа хасад ингэж тэгэж гээд янз янзыг гуугаа байдаг те. Тэгээ энэ үнэхээр та нар хувь эзэмшдэггүй шижгэлсэн сайхан залуучууд тэр үед банк байгуулна гэдэг бол бас асар үнэхээр энэ бас сайн толгой шүү тийм ээ. Гантлага юу гэж бодож байна. Гэхдээ яг манай очир тийм сэргэлэн тэгэл яг тэр шүлжлийн алтан сая эднэргээл түүхүүд бол байдаг шүү дээ. Энийг бол хангалттай ярьсан гарсан. Яриаггүй сайхан түүх байвал би бас нэвтрүүлэхдээ ярилмаар санагдаад байна. Тэгэхээр яг түүх бол мэдээж ингээд яриад байхад маш их олон зүйл байдаг тийм. Зүгээр бидний хувьд бол
одоо тухайн үед гадны байгууллагууд маш их одоо ч гэсэн ер нь байгаа л да. Одоо нэгдсэн үндэсний байгууллага те Америкийн хөгжлийн агентлагууд янз бүрийн төсөл хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлдэг. Одоо ч хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр зөвөр би хувьдаа бодож нэг юм дүгнсэ. Яг го гадныхан бол мэдээж орж ирээд барууныхан орж ирээд тусалж болно, дэмжиж болно, мөнгө өгч болно. Зарим тохиолдолд одоо бодлогын хэмжээнд бас оролцож болно. Ганцхан зүйл нь бол бид нар эндээс юм авч үлдэх хэрэгтэй байна. Зүгээр нэг одоо хөрөнгө мөнгөөр туслаа гэхэд тэрийг өрн таран хийчихэд эргээд тэр улсууд нь одоо цалин хөлсөө аваад те гараа явдаг биш. Өөрсдөө бараа бүтээгдэхүүнийг дэмжээ гараа явдаг биш. Монголчууд бид эндээс авч үлдэх хэрэгтэй байна. Ерөөсөө эргээд нөгөө нийгэмлүүгөө иргэдлүүгөө чиглэсэн үйлчлэгээ тэр орж ирж байгаа одоо үйлчлэгээ боловсрал одоо арга барилуд байна шүү дээ тий аль аль хийхэд байдаг. Энэ бүгдийг бид нар суралцаж авч үлдэх. Өөрсдөндөө ингэж тусгаж ахсал ёстой юм бил. Тэгэхээр энэ яг энэ хас банкны жишээн дээр бол энэ бол тийм нэлээд бодтоор хэрэгжсэн гэж би дүгнэдэг. Одоо ч гэсэн яг тэгж явж байгаа. Ерөөсөө л яг бид нар ч дэлхийн нийтээр одоо даяаршаа тий глобалчлагдаад энэ эдийн засаг болон үйлчлэгийн салбарууд ч өөрсдөө яг нэг сүлжээнд л эргэл орж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нэвтрүүлэх нь зөв, нэвтрүүлэхдээ өөрсдөндөө хэрэгтэй. Өөрсдөндөө үлдэстэйгэр л хийх хэрэгтэй, авч үлдэх хэрэгтэй. Улсууд нөгөө хэд бол гараал бичэндээ хичээл гараа авчдаг. Тийм тэгэхээр үлдэх юм бол сайн бодох хэрэгтэй. Аль юуг нь авч үлдэх үү, мөнгөний авч үлдэх үү, соёлын авч үлдэх үү, технологи арга барил. Би бол технологи арга барилыг сонгож байгаа тийм. Түрүү ярьсан би нэг дүүгээ ярих юм марцчихсан. Тий. Гуруулаа адилхан байгаа байхгүй хоёулын зурган дээр харахад тийм ээ. Тийм. Манай дүү бүгд нар Тунгар улсад Коринусын их сургуулийг төгсөө эдийн засаг баг санхүүгээр. Тэгээд одоо бол бие даатсан гэр бүлтэй. Ингээд бас яг энэ банк санхүү, банк усын одоо энэ санхүүгийн салбарт нэлээд тийм гайгүй бас амжилт гаргаад явж байгаа залуу ирээдүйдээ боловсон хүч. Тэ. Манай хоёр ч ер нь жоохон савгүй талтай болсон таахгүй. Би болохоор эрх зүйч Монгол улсын их сургуулийн тухайд хууль зүйн их сургууль гэж байсан. 2003 онд төгсөж байсан. Тэ 2003 онд. Яг 2003 он гэдэг бол юу л дээ. Уг нь өмнө төгсөж байсан. 92, 93 онд ороод 97 онд төгсөх байтал 92 онд Унгарт оюутан гэж явж байгаад 3-4 жил байж байгаа буцаж ирээд бас завсаар нь ажил хийж байгаад тэгээ их сургууль дээр дахиж нэгээсэн сураад яг ингээд бүх шатныхаа юм үзээд ингээд диплом, бакалаврын диплом авч ирсэн. Би сая асуусан шүү дээ нөгөө үнэхээр хувь эзэмшдэг юм уу? Энэ банкыг босголцоход бол та хоёрын хувь нэмэр тэр хамгийн гол хувь нэмэр бол маш их. Мэдээж яг юм шүү дээ. Бид нар 90 оноос хойш ингээл 8 арилжаа хийж ирсэн. Тэр үед ч манай хүн ч бас нэг хөрөнгийн биерж идэргээл те бас нэг 10 иддэг нэг дипломат цонхойрал ингээл тэр хөрөнгийн биерж дээр анхлаас байгуулцаал явж ирсэн. Тэгэхээр яг л эдийн засаг ингээл шатаар 90 оны ачсан хувьсгалаас хойш одоо нэгэсэндээ нийгмийн өөрчлөлт гэж ярина л да те нийгмийн өөрчлөлтөөс одоо шинэ нийгмийг бид нэр сонгоод шилжих үед мэдээж эдийн засаг бол өөрөө нээлттэй чөлөөтэй болж ирсэн. Энэ дээр бол тэгэхээр явуулж байгаа нөгөө компани аж ахуй нэгж хувь хүмүүсээ явуулж байгаа үйл ажиллагаа хүртэл мэдээж ингээд чөлөөтэй эдийн засаг чөлөөт эдийн засаг руугаа ингээд шилжиж хандаад орж байгаа шүү дээ хүмүүс чөлөөтэй сэтгэгээд эхэл. Тэр үед яг л биерж гэж яригдал явж ирсэн одоо ч гэсэн яригдж байгаа олон улсын түвшинд яаж гарах вэ? Яаж Монголын компаниуд хувьцааг үнэтэй болох вэ? Яаж иргэдээ тийм хувьцаа арилжаанд оролцуулах уу? Одоо ашиг тус нь юу юм гэсэн байдлаар зөндөө асуудлууд бол тулгамдж байгаа. Тэрнтэй адилхан хөгжлийн алтан сан гэдэг төсөл байсан. Тэр төсөл нь бол нэгдсэн үндэсний байгууллагаас одоо нөгөө говийн бүсийн аймагуд, хөдөөгийн алслагдсан аймагуудыг дэмжих яг бүр бичил зээл олох зорилттой эхлээд явсан. Тэрийг төсөл нь 2-3 жил хийгдэж дуусангууд манайхан
Монголдо авч үлдэх юм юу гэдэг өнцгөөс нь хараад бид нар яг эндээс нь юуг нь үргэлжлүүлээд эргээд олон нийттэй тийм хүртээлтэй болгох гэдэг үүднээс нь авч үлдээд нэгсэндээ ингээл хөгцсээр хаал банк болсон гэж хэлж болно. Тэгээд тэр чинь өөрөө эдийн засгийн хуулиар зохицуулагдаад нэгэнт явж байгаа юм чинь хуцааны асуудал бол яригдсан. За ажлагчдын хуцаа гэж байна. Чөлөөтэй зах зээл дээр гарах уу, гарахгүй, хаалттай авах уу, гадны хөрөнгө оруулагч нар хэдэн хувийн тэр хуцаанд гарах. Ингээд энэ бол байгууллагын дотоод зохион байгуулалт асуудал шүү дээ. Мэдээж одоо манай ууч ажиллаж би ч ажиллаж байсан хуцаа хөрөнгө мөнгөний асуудал бол байдаг, өгдөг, авдаг. Одоо бол яг ямар хэмжээний хуцаа байгааг мэдэхгүй надад бол байхгүй тийм. Ээж чинь бол 3 хүү төрүүлсэн юм байна. 3 хүү төрүүлсөнийг бол дархан бэрээ гэж ярьдаг тийм ээ. Тэгээд ийм сайхан хүүхдүүд нь бас ингэж сайхан хүмүүжүүлнэ гэдэг бол тэр ээжийн аавын тэр сайхан одоо бас сургаал юу байгаа шүү дээ. Тэгэхээр ижээ аавыгаа хоёлоо ярий. Аль нутаг юм бол гэж бас сонирхож байна. Тэгээ өөрөө бас унган хотын хүүхэд гэж би сонссон. Тэгээд ижээ аавыгаа дурсаж яриач одоо хаана юу хийдгийг гэт 3 хүүхэд бол эрэгтэй хүүхэд бол чанга шүү те. Дараалсан 3 эрэгтэй хүүхэд. Чанга. Тэгээд би ч том ахта 1 жил 10 сарын зүрх 11 сарын зүрх. Тэгээд шин багасаа ингээл өсөх чинь эрэгтэй хүүхдүүд хоорондоо мэдээж юу ис тохиолдох. Яг л тэр амьдралаар амьдарч ирсэн. За аавын маань хувьд бол маш мундаг хүн байсан юм уу? Аав маань 1993 онд одоо өвчнөө улмаас тал төгссөн. За манер бол ер нь дорн говь талтай. Манай аавын ээж аав нь өмнө говийн хам баг дорн говийн хатан булгаас ингээд нийс улсууд. Аав маань бол яг хотод төрсөн. Өөрөө бол ер нь жоохон инженер механик талтай хөдөөгөр их явдаг. Анги өрөө хийдэг. Ер нь бол бас нэлээд тийм эр хүний хийх ёстой. Тэр үед чинь тэгэл бас л би зүгээр одоо ингээд харахад бодоод байхад бас мундаг эр хүн байж тээ. Манай аавын найз нөхөд тэгэхэд одоо талын чинээ их найз нөхөд байсан. Нэр хүнд маш их тийм сайтай хин нэгэнд тусалдаг найз нөхдөд дэмждэг ийм мундаг хүн байсан. Өөрөө бол төмөр зовын техникумыг төгсөөд яг энэ механик инженерийн чиглэлээр олон жил ажиллаад ингээд одоо тэр үед манай сансарт одоо Чингис Тооч дуудлын урталт баталгаад засвар гэж байсан. Тэр үед ерөөсөө яг мэрэгжлийн засварын ганц төв байсан. Хамаг нөгөө гадаад мундаг тий баруун машин дээр хувийн тэргүүдийг тий дарга нарын хувийн тэргийг тэнд засдаг. Тэгэл тэнд засахад инженер механик чука гээ одоо гарын уур яг л тэнд гарч ирсэн гэж бодож байгаа. Би ч ажил дээр нь очдөг байсан юм уу? Жоохон байсан. Анх чи гэр яг замынхан баруун талд одоо хууч нар эмнэлгийн 40 Чингисийн үдээс харсан байр л да. Тэнд л яг өссөн. Тэгээ манайр яг хожим маань 80-90 онд яг энэ арчилсан хувьсгал дэгдээд эхэлж байх үед бас жоохон арчилсан талдаа тэр жагсаал цуглаанд нь очиод оролцсон үг хэлсэн ч байх шиг тий сонин мэн дээр зураг нарцсан дээр. Тэгээ аавгаа бас тэр юмд нь оролцоод сонирхол явж л байсан. Тэр чинь бид нэгдүгээр анги байсан тий. Тэгээд яг ганцхан 8-ны үе бол одоо монголчууд бүгд л тулаа гарсан. Тэр үед бол нэлээд бас амжилттай ажиллаж ирсэн. Нэр хүндтэй бас ганцхан 8-аач бизнесмен гэж авцсан. Тий аав ээж хоёр маань явж ирсэн. Ер нь тэр үеийнхэн бол мэдэндээ харч уук гэдэг. Тий нэлээдгүй бас хөрөнгө мөнгө цуглуулж чадсан тэр үедээ. Тэр 8 л юм чи мэдээж хүн ашиг хийх гэж л явж иж мэдээж явж л таарна тий. За тэгээд яг хоо энэ дэр нэг юм орхитуулсан маань 82 3 онд манай хүн чи яг энэ мэрэгчлэрээ ажиллаж байгаад гинт гадаад яванд ороод тэндээс одоо баруун руу гадаад руу гинт явах бодол орсон юм шиг байгаа. Тэр нь яаж юм нөхөр мэдээж одоо хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон баг. За ер нь би нэгэн тал сайд дарга болж явж чадахгүйгаас хойш одоо ийшээ механикийн өөрхөө энэ жолоо машин техник барьж хэрэглэдэг энэ юуг ашиглаад явъя гэд
тийшээ оноо авчид жолоочоор 3 жилийн хугацаанд томилт аваа явж исэн. Биднэрт бол тэр бол цаашдын амьдралын маш том өөрчлөлтүүдийг өгч чадсан байхгүй. Тэгэхээр тэр хүн харсан баг. Явах ёстой. Одоо гэр бүлээ бодох ёстой. Үр хүүхэдтэй боловсрал, хүмүүжил олох ёстой. Энэ бол маш том тийм өөрчлөлтүүдийг авчирж исэн. За ээж маань бол санхүүчин, нягтлан бодогч. Одоо энэ жуулчинд их олон жил ажиллаж исэн. За хойно Унгарт амьдарч байгаад ажиллаж ирчээд бас яг энэ жуулчиндаа тий ингээд санхүүгийн чиглэлээр ажиллаж исэн байна. Маш тийм одоо 3 хүүдээ ер нь амил гэсэн үг л дээ. Одоо 3 хүн бол энэ ертөнцийн 3 эрдэнэл өөрийнх нь хувьд бол яг л тийм байдаг. Ерөөсөө л бид гурыг л халамжилдаг, бид гурыг л харж идэг ийм хүн байгаа. Тэгээд ээж маань өгсөн хүмүүжил, хатуужил. За дээрэс нь хүмүүстэй харилцах байдал тий уян налархаа зан гарах үед нь гарах хэрэгтэй гэдгийг одоо хэлж ийсэн. Хатуу үедээ хатуу авах хэрэгтэй гэл ингээл нэг хүмүүжлийн мундаг асуудлууд монголчууд ч ер нь уламжлаараа ах дүүгээ хүндэтгдэг, ээж аваагаа хүндэтгдэг, эмээ өвөөгөө өргөдөг ийм л уламжлалтай соёлтой улсууд. Тэгэхээр тэр бүх хүмүүжлийг бидэрт бол өрн дүүрэн олгож өгсөө. Тэгээд тэрэнд бол би бахархалтай аав ээжтэй бол маш их бахархалтай байд. Тийм нэг амьдралын бол бас л нэг эрдэнэсүүд. Ер нь бол ээж чинь санхүүч хүн гэхлээр ээж чинь санхүүч хүн. За аав чинь бол би ингээ ярианаас чинь сонсож явах тулах их тийм амьдралын ухаантай хүн байсан байна л да. Тэ алсын бодолтой, амьдралын ухаантай. Энэ бүх одоо ээж аав чинь зам чанарыг таагуурт бол ерөөс гарцаа авахгүй хүлэгдэж ирсэн байна шүү дээ. Би бол тэгж дүгнэж байна. Тий, тэглгүй яах вэ? Яг бид уурч яах вэ? Хой хүн гэдгээр өөр усуд зам чанарын үед. Тэгтээ тэр нэг орчин хүмүүжил гэж нэг юм байна тий. Суур хүмүүжил тий. Яг нөгөө эргээд нийгэмтэйгээ харьцах байдал. За хүмүүстэй харьцах байдал. Буруу зүйлийг хийхгүй байх. За зөв зүйлийг эрхэмлж явах тий. Энэ би нэг хүндэтгэх гэсэн энэ чанаруудыг бол бүрэн өгсөн. Таныг бас ингээд дүүгийн чинь, өөрийн чинь хасын гам хийг гээд хасын гэхэл хүмүүс аяг сайн таних шүү дээ. Та гурав юу андуурдгүй ингээд явж байхад эсвэл энэ тэнд явж байхад тийм андуурч исэн тийм хөрхөн хөвгчлээ түүхүүдээсээ яриач айгүй хэцүү шүү дээ. Одоо ингээд сая сүүлд нь 2-3 ярилцлагад орох тэлтгэлгүй завагч хараад гав юу юм уу биш юм уу гэдэр гэл хүмүүс ярьж байсан. Ер нь яг ажлын яг ингээд хамт ажил хийгээл байж хахад мэдээж зарим хамтарч байгаа улсууд за мэдээж зарим таньдаг улсууд ингээ өнгөцгөн хараад хүй гэл андуурах тохиолдлууд бол маш их гарч ирсэн. Тэр бол хэцүү байдаг. Яг тэгвэл миний танихгүй хүн одоо жишээ нэрээ сайн байна уу таач гэдэг юм уу те. Инглээр хүн яах хэвээр одоо сайн байна уу л гэж штэ те. Энэс шууд би гавыг гүшээгээ явуулахгүй. Сайн байна уу сонсож байгаа ингээ ярьж байгаад сонсож байгаад за жоохон тийм биш болоод ирэнгүү за та намайг яг андуурсан юм байна ч гэдэг. Ингээд нэг хөөрхөн тайлбар хийлээ гарахгүй бол бас би энийг гинт одоо яаж болохгүй шүү дээ. Нэг буруугаар ойлгуулж болохгүй шүү дээ. Тэрнтэй адилхан маш зүгээр ойлгуулаа. За би одоо биш байна. Та андуурсан байна гэхээр бөө инээдэн болол тэгээс алт. Ерөөсөө ийм л тохиолдол. Дүү чинь бол арай жоохон мариалагдуулъя. Та хоёр бол гавыг таарыг бол андуурхаар юм байна. Тий. Ер нь андууртай одоо. BB Grand Royal. Ер нь танаас би бас ингэж асууя л да. Хүн чанар, мөн чанар гэж ярьдаг шүү тийм ээ. Энэ нэгдүгээр та энийг юу гэж ойлгодог вэ? За тэгээд өөрийн бас сайхан найз нөхөд гэж юу гэж ойлгодог вэ? Ижээ аваагаа бол мэдээ сайхан ярьчлаа. Тэгэхээр энийг бас асуумаар байна. Хүнд бол зайшгүй байх хэвээр зан чанарыг та юу гэж үздэг вэ? Хүн мэдээж хүн хүнэл харьлах хэвээр. Энэ бол хүний хамгийн
эрхэм найдын чанар юм болоо гэж боддог. Энэ бол аль ч нийгэмд байх хэрэгтэй. Хүн хүнээ хайрлах чанар. Ахын дүүсээ хайрлах чанар. Хайртай одоо гэргий хайртай нөхөр үр хүүхдээ хайрлах чанар. За үүнтэй холбоотойгоор мэдээж хүндэтгэх чанар. Хүн хүнийг энийг хайрлна гэдэг чинь цаана бас хүндэлж явах хэрэгтэй. Тэгээ энэ бол яг л Монгол хүний байх ёстой мөн чанар. Дээрээс нь яг эрэгтэй хүний хувьд бол үнэнч шударгах хэрэгтэй. Шударгаж чадах хэрэгтэй. За яг хөө зүгээр тохиолдлоор нэг худлаа хилцсэн байвал тэрийгэ бодоод эргүүлээд би нэг тэрэнд худлаа ярьсан шүү гэж залруулж болно шүү дээ. Би чамд худлаа ярьсан шүү. Одоо найз нь тоогсон шин гэсэн эсвэл өстө уучлаараа худлаа ярьсан шүү гэд тэрийгэ хүлээж чадах тийм чанартай байх хэрэгтэй. Нөгөөх нь бол өөрийгөө яг энэ төрсэн газар унсан газар, уусан ус, энэ нутаг, энэ одоо улс орныхоо төлөө зориулж чаддаг байх хэрэгтэй. За мэдээж яг энэ 3-4-ийн бүрэлдэхүүн хүнд бол тодорхой яг насжилт хэрэгтэй л дээ. Очруу 15-6 одоо улсууд бол бас яа бүрдээгүй л байх гэсэн. 20 болно. Ер нь яг ихний нэг 20-30 наст хүн алдаж үзнэ. 30-аас 40 наст хин нэгнийг дагаж, ямар нэгэн лидерийг дагаж явж өөртөө одоо үлгэр жишээ болгоод тэр хүнээс авах юм авч суралцсаж явна. За цаашаа одоо 40-с 50 хүртэл яг энэ суралцсан эрдэм амьдралын ухааныг бол өөрийн амьдрал болон хийж үтэж байгаа зүйлүүдээр туршиж гаргаж явж ингэж хийж явах ёстой. Яг хөө 50-аас 60-аас дээш бол яг хүн нэгэнт амьдралдаа юмаа хийгээд бүтээгээд амьдралаасаа ингээд сэтгэл хангалуун болоод ирэхэд бол хүн яг бас нэг сэтгэл ууж болоод өр хүүхдийнхээ одоо ирээдүйн талаар бас тгийг эргцүүлээд ингээд амрах ч юм уу те ийм үе бол ирдэм болов гэж дотроо боддээ. Тэгэхээр хүний үндсэн яг 3 чанар бол тийм л. Эмэгтэй хүний хувьд бол бас байгаа шүү дээ. Чанар тий. Яг хөө тэгтээ тэр бол мэдээж байгаа гэдэг нь тэгээ дандаа сайн чанарууд. Тэгээ ийм мөн чанарууд бас л байх хэрэгтэй тий. Найз нөхдөд хувьд та юу гэж боддгоо хүн нөгөө стал 100 төгрөгтэй 100 найзтай явна гэд. Үнэхээр бас таны найзуудаас одоо давхаргын гэж ярина шүү дээ. Одоо тийм ээ ийм найзууд бий юу? Та бас хэцүүхэн явж байгаа найздаа бас зугуухан сайхан тусалцдаг тийм үе бий юу? Тий. Найз нөхөд яг би ч их олон найзтай юм л дээ. Одоо тоолох юм бол хэдэн зууч болох юм ер нь тэгэл. Хүмүүс ер нь ингэж ярьдаг ш найзыг бас заримдаа өрөөсгөлөөр ер нь бол ингээл хүн зиндагаараа найздах хэрэгтэй ч гэдэг юм уу, орчнороо найзлах хэрэгтэй. Гайгүй сургуульд хүүхдээ гайгүй үнэтэй сургуульд оруулчвал гайгүй баян айлын хүүхдээ танилцсан ч гэдэг юм уу. Иймэрхүү өрөөсгөл ойлголтууд сүүлийн үед их болж. Ялангуяа дээд давхаргын одоо энэ баячуудын гих тодтголтой хүмүүс дээр би бол анзаарэгдэж байгаа, надад анзаарэгддэг. Тэгэхээр ер нь энийг та юу гэж боддог вэ? Ер нь найз миний хувьд бол найз төхөд бол маш өргөн дэлгэрэл байх хэрэгтэй. Тийм шүү дээ. Яг ялаагүй. Миний хувьд бол одоо өчнөө 100 одоо хэдэн мянга ч найзууд байгаа. Тэрийг бол би зэ тоолж нэр усаар гаргаж мэдэхгүй байгаа. Гэхдээ гараад хаач явсан бол таньдаг улсууд бол явж идэг. Тэрнгүүр яг би зүгээр өөрийгөө дүгнэдэ. За би ч бас олон найзтай юм байна да гэд. Тэгэхээр одоо бас нэг хүн амт муу юм хийж яваагүй болоо гэж бас дотроо боддоо. Яг зүгээр сүүлийн үед тийм чиг хандлага гарч байгааг бол юу бүр үгүйсгэж болохгүй хөө. Наа чи өөрөө нийгэм маань нийгэмд нөлөөлж байгаа одоо хүчин зүйлүүд их байна л та тий. Тэгэхээр тэр болгоныг бид нар яг тэр буруу тал руу биш, уг нь бол зөв тал руу чиглүүлээд аав ээж нар сурган хүмүүжүүлэгч нар эднэр гээд энэ дээр зөв ойлголтуудыг өгөөд явбал хүүхэд бол яг багасаа юмыг сураал явдаг. Би манай гэр бүл 4 хүүхэдтэй.
3 охин, 1 хүүтэй. Тэгэхээр яг одоо нийгэм зүгээр яг тэр чиглэлүүгээ яваад ийн нөхөр бас тэгж хэлж болохгүй. Мэдээж яг сургууль цэцэрлэг төлбөртөө төлбөргүй үнэтэй үнгүү гэл байж байна. Энэ дээр яг би зүгээр бас нэг өөрөө хувийн бодолтой байт. Манай боловсролын систем, боловсролын бодлого маань хаашаа чиглэх үү гэдэг чинь өөрөө маш том хариуцлагатай тийм одоо манай улс үндэстний тийм үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах мэдээж асуудал واخгүй. Баруун тал руугаа явах гэдэг хүмүүс бол хуучин нөгөө социализмын Оросын сургалт програм явж явах хэрэгтэй юм. Монголчууд бид нар өөрсдөө яг энэ газар зүүн байрлалаас бол уламжлаа хараад үзэхэд ер нь яг аль боловсрол нь бид нар таарах юм. Бид нар чинь Монгол барууны боловсрол эзэмшиж жишээ нь баруунд очиж ажил хийхгүй шүү дээ. Эндээ л ажиллана. Эндээ л ойрын 50 жил, 100 жил, 200 жил ажиллаж амьдрах болсоо. Тэгэхээр энэ бодлого бол маш зүг гарах хэрэгтэй боловсролын бодлого. Яг энэтэй адилхан бид нар үн хөөж явах нь боловсролтой үн хөөж явах нь ер нь зөв юм бороо юм. Тэ? Бидний үед бидний өмнөх үед одоо донд боловсрол 10 жилийн сургуулиуд хангалттай мэдлэгийг өгөөл явчихсан. Бид нэр одоо Орос сургуульд сурж исэн. Тэнд бол яг Оросын програмаар жишээ нь хангалттай мэдлэг авал дэлхийн том зохиолуудыг уншаал тэ математик одоо тэр физик, анатомийн бүх юмнуудын үзэл ингээл төгсөж исэн. Яг анхан шатны дунд боловсролыг бол бүр эзэмшил гарч исэн баг. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор мэдээж одоо нэг түрүүн өөрөө чи асуусан асуулт нэг юм одоо ялгуурлах тийм нэг юм юу гараад байна хүүхдүүдийн хоорондоо одоо ийм хүүхдүүд хоорондоо нийлж энэ хоорондоо нийлж энэ бол цэвэр мэдээж нэг бодлого тухайн сургуулийн хүмүүжлийн болон одоо нөгөө л нэг өгж байгаа сургууль хөгжүүлэгчээс өгж байгаа аавчаас өгж байгаа хүмүүжлийн асуудал болж байгаа. Тэгэхээр энэ бол бид нар бүгдийн зүгээр хэлээд ойлгуулад явахад хүүхдүүд бол тийм болохгүй. 4 охин 1 хүү гэдэг чинь. Хүү бол за тэгэл Баатар юм бидтэй гэж. Хөө Баатар одоо яхаа. Баатар гэхдээ яг ганц хүү болохоор би бас нэг хэрэглүүлдэг юм. Яг эсэргээр яг тэгвэл одоо 3 одоо их чигээ 2 дүү охиноо бас хамгаалах ёстой. Ийм эр хүний үүрэг энэ оогдсон болохоор шийдвэр гаргаж чадчих ёстой. Гаргасан шийдвэр хийсэн зүйлийнхаа төлөө хариуцлага хүлээж явж сурах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол эрхлүүлэхгүй хүмүүжүүлнэ, хийлнэ. Ер нь жоохон чанга хатуу талтай. Хүүхдүүд маань аль сургууль вэ? За манай том охин чи 21-т бас л бүгд найрын Тунгар улсын одоо Кориноос их сургуульд олон улсын эдийн баг санхүүгээр сурж байгаа. Тэнд одоо 2 семестрийн дараа төгснө. За хүү маань Оросын одоо Плехановын лицейд явдаг. Тий. Манайд энэ салбар нь үүдэн шүү дээ, тий. Энэ салбар нь 15 дугаар оролт. Дараагийн охин маань бас тэнд одоо 5 дугаар ангид орно Плехановын лицейд. Бага нь бол яг цэцэрлэг авцаа тэгээд байж байгаа. Ер нь яг бид нар ягаад ингэж Орос сургуульд явуулаад байна гэхээр тий. Тийм биш л явуулчлаа. Ер нь яг чанга шүү дээ. Орос багш нар ирж багшлна. Яг програмынхаа дагуу шахна. Би энэ Орос тусгай 23 дугаар сургууль гэж тэр чинь Орос програмтай байсан тийм Монгол хэлд Орос тусгай дугаар. Дараа нь Орос 3 дугаар сургууль шилжиж ирж байсан. Тэгэхээр яг зүгээр энэ бол буруу юм бол биш юм билээ. Яг зүгээр өнөөдөр үнэтэй сайн сургуулиуд байна. Тэгэхдээ яг ямар түвшний бас сургалт боловсрол өгч юм уу те. Энийг бол би муулж байгаа юм биш. Хийх нь зөв, явах нь зөв, боломжоор яваад хүүхдүүдэд сурах нь зөв. Гэхдээ зүгээр хүүхдэд чинь ямар боловсрол үлдэх үү? Энэ яг цаашд амьдралаа энэ суур боловсрол дунд баг дунд боловсролоос хүн бол хүмүүжиж цаашдаа амьдралаа тодорхойлдог, гიშгэж ордог. Тэгэхээр энэ дээр бол маш анхааралтай байх хэрэгтэй. Мэдээж сайхан алдарттхийн удаан авсан гэргээ чинь тийм ээ. Тэгээд бас яаж танилцсан тэр ярилцсан түүх сонирн байгаа хэл та. Ер нь харналхаас суусан юм шиг байна шүү дээ. Өө тийм шүү дээ. Бид нар ч одоо 4 хүүхэдтэй гэдэг чинь залуу наснд бол одоо том нь 21 гэж
Би ч өөрөө одоо 41 талтай. Тэгэхээр манай гэргийн 18 хүрж исэн. Би 20 та ингээд анхны хүүхдээ гаргаж исэн. За гэргийн маань 2015 онд алдар тэхийн одонгоо авсан. Энэ бол бас сайхан тийм дурсамжтай үйл явдал байт юм байлаа. За мэдээж гэр бол хамгийн чухал асуудал шүү дээ. Ер нь улс их орны хувьд хамгийн чухал асуудал гэр бүл байгаа юм. Цааш яг нөгөө үр удмаа үлдээж явах. Тэгэхээр яг зүгээр гэр бол миний хувьд хамгийн үнэтэй зүйл. Миний үр хүүхэд, миний гэргийн, миний ээж аав, миний ахын дүүс, хайр тоос бүгд хамгийн үнэтэй зүйл. Тэгэхээр энийг үнэтэй чигээр нь авч явахыг л хичээд тий. Үүн дотор бол миний гэргээ бол бас хамгийн үнэтэй хүн. Тэгэхээр үнэтэй өнөө бас ингээд магтахгүй байхын аргагүй их сайхан дээр гэр орноо мэдээж арай ажиллаа, дааж явна, хоолндоо хийн. Тэгэл одоо миний хийж чадахгүй байгаа, хүрч чадахгүй байгаа зүйлүүдийг бүгдийг нөхөж явдаг юм хүний хань ижил байдаг. Тэгэхээр би бас их хад жаргалтай байдгаа гэр бүлд. Тэгэхээр би бас нэг сонин зураг харж байна л да. Энэ бас нэг одон авцсан. Гэхдээ энэ бол Монгол одон биш вэ гэж хараад байна л да. Тэнд бас ямар одон юм бол учир утгыг бас надад тайлбарлаж өгөөч гэж хүсэж байна тий. Наад чи одоо бүгд найрамд Унгар улсын ерөнхийлөгч одон. За Хүлэг Баатрын Гавьяаны одон. Ямар хүмүүст төх вэ энийг их хүндтэй одно тий. За энийг би авсан өнөөрөө их сандарсан шүү дээ. Авчаал энэ ч ер нь ямар удаа авч юу болчих вэ гэр бүлээр их нэртэйгээ сууж байгаа л интернет ухаал утсан чинь дандаа нэг том академик, доктор, профессор тий дандаа л нэг Унгар улсад их том тийм шинжилгээ ухааны нээлтүүдийг хийсэн, ноу хав гаргасан. За өөрсдийнхөө одоо энэ улсын түүхэн замналд их тийм том үүрэг оролцсон. Ийм улсууд л авсан байлээ. Тэгээ энэ од нь болохоор яг 1-2 дугаар зэрэгэлттэй. Энэ одонгийн 2 дугаар зэрэглэл юм шиг байлээ. Тэгээ нэг Хүлэг Баатрын Гавьяаны 2 дугаар зэргийн одон гэдэг юм лээ. Ерөнхийлөгч нь ерөөсөө тэр 1-2-3 одон өгдөг. Тэрний нэг нь юу хийж авсан бах энэ одон бас. Гэхдээ энэ яг миний өргөмжлөлт консулын ажилтай л холбоотой. Өргөмжлөлт консул хийж явах хугацаанд бол бид нэр одоо ах トゥ гэр бүлээрээ ингээд яг энэ ажлыг хийх ёстой гэдэг үүднээс авч явж байсан. Сэтгэлээрээ бүх ажлаа хийдэг байсан. Энэ том одоо хурал цуглаан айлчлуудыг бүгдийг олон жил ингэж оролцож зохион байгуулж авч ирсэн. Хамгийн гол учир нь бол хоёр улсын хооронд одоо Элчин сайдын Унгар улс 2006 онд Элчин сайдын яам татсан. Энэ хоёр улсын хооронд харилцааг одоо унахчихгүй тасралтгүй авч явсан. Авч явахын хажуугаар эргээд Элчин сайдын яам дахин нээгдэхт нь өөрсдийн хувь нэмрээ оруулсан. Яг л бид нар ирсэн хүн болгонд нь та нар Элчин сайдын яам нээх хэвээр одоо Монголын эдийн засаг хөгжиж байна. Та нар хөрөнгө оруулахаар хувийн хвшлэн орж ирэх хэвээр нийгмийн эдийн засгийн бүхэл хамтын ажиллагаанд байх ёстой гэдэг үүднээс нөлөөлж чадсан болов уу? Өөрсдөө баг ч ихсэн нөлөө оруулж чадсан болов уу? Үүнийг нь үнэлээд ингээ өгсөн байна гэж би бас дотроо боддтой. За би бас баахан зургнууд тайлбарлуулад яваад байна уучлаарай. Бас энэ дээр бас нэг таньдаг хүн харагдаад ах шүү гэн. Одоо улсын хурлын гишүүн Батцандан бас өөртөө чинь Унгар улсад цог сурч исэн гэж би сонссон. Тэгээд энэ дээр бас Батцандан та нарын маш залуу үеийн зураг байна шүү дээ. Тэгээ ер нь бол их л би бол танихгүй байна Батцандан гишүүнийг бол. Тэгээ энэ түүхээ бас товчхондоо хоёул үзэгчдэд бас сонирхуулах үднэс яриа тийм ээ. Тэрөө яг би хэлсэн. Одоо тэгээд найз нөхөд бол байна уу? Бүгд одоо бүхэл шатны найз байна. Би бүгдэнтэй яг л хижил харцдаг. Дарагч байна. Энгийн хүн ч байна. Тэгэхээр найзтай явах бол үнэхээр сайхан байдаг. Энэ зураг бол 1993-94 оны хавцаахгүйсэн зураг юм шиг байна. Тэгээд бид нар ч хуулийн их сургуульд Унгарт хамт сурж ирсэн. За одоо улсын хурлын гишүүн Батцандан усны газрын дэд дарга байсан. Одоо Монгол Ардын хувьсгалт намын нарийн бичгийн дарга Батбаяр энэ зурган дээр байна тийм ээ. Саяхан хэд хоногийн өмнө Унгар улс руу Элчин сайдаар томилогтой авсан. Би бол дотроо маш их баярлж байгаа. За одоо нөгөө цаадлын голын хүн бол Пүүжэ. Пүүжэ маань одоо Швейцарт Элчин сайдаар
ажиллаж байгаа. Тэгэхээр Унгарт сурж байсан, ажиллаж байсан монголчууд бол ер нь хоорондоо холбоотой, уулздаг, учирдаг, янз бүрийн одоо баяр арга хэмжээнүүд дээр бол бүгд оролцдог, бие бинийгээ таньдаг, ийм сайхан нэг ийм хамт олон байд. Энэ бол үе үеийн тийм улсууд орсон тийм хамт олон байна. Одоо Ахмад дипломатчууд тэнд ажиллаж исэн улсууд байна. Тэнд одоо боловсрол эзэмшсэн улсууд байна, тий. Тэнд бизнес хийж байгаа улсууд байна. Ерөөсөө л бүх талын оролцоо байдаг. Тэр ч утгаараа бид нар ингээд нэг сайхан унгарчуудаа гэл ингээл явж идэв. Нийслэлийн нутгийн зөвлөлийн удирдах зөвлөлөө гэж. За энэ маань бас яг ямар үйл ажиллагаа явуулдгийг би бас асуусан шүү дээ. Үнэхээр нутгийн зөвлөл гэж байдаг болохоос нийслэлийн нутгийн зөвлөлгээд бас нэг айхтар төдийлөн сонсчихсон уучлаарай. Тэгэхээр энийг бас тодтогоод үзэхтэй товчхондоо хойлоос өгүүлье. Нийслэлийн нутгийн зөвлөл за нэг 6 жилийн өмнө үүсгэн байгуулагдчихсан. Яг бидний нэг хэдэн нөхд нийлэл ингээ явах та тэгэл өдөө орон нутаг аймагуд нийслэлийн нутгийн зөвлөлтөй. Тэгэл яг хоо сайхан Улаанбаатар хотод одоо аймагуудын нийслэлийн нутгийн зөвлөлүүд хуралцдаг, уулздаг, цагаан сар наадмаа тэмдэглэдэг. Нутгийн зөвлөлүүдээр одоо концертаа тавьдаг, бөхөө барилдуулдаг гэдэргээл аюул олон арга хэмжээ явуулдаг. Нутгийн зөвлөлүүд. Яг нь нийслэлийн гэхээр ч одоо Улаанбаатар хотын нутгийн зөвлөл гэж ойлгох юм. Яг нь нэрэн дээр бид нар зөндөө маргалцсан. Манай удирдах зөвлөлийн хэмжээнд маргалд Улаанбаатар хотын нутгийн зөвлөл ингээд тэгээд за яг ямар ч цаатаханд нийслэлийн нутгийн зөвлөлөөр явъя. Тэгвэл энэ бол босод өдөө орон нутгийн зөвлөлтөд барьцаж байгаа юм биш. Зүгээр нийслэл хот гэдэг маань өөрөө Монгол улсын төв. Энд бол манай хүн амын одоо 40 гаруй хувь бизнес эдийн засгийн одоо 50% байж идэгний хувьд ер нь яг ийм төрлийн бас байх хэрэгтэй байна. Энэний гол ажиллагаа нь юун дээр байх вэ гэхээр нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа хөгжлийн бодлогод иргэний оролцоо бий болох. Тэрнээс зөвхөн бүх барилдуулах биш, концерт, ансамбл гаргаж тавих биш те. Бодтой ажлууд хийе. Иргэдийн оролцоог бид нар яаж бий болох? За залуучуудаас эхэлж. За залуучуудын Facebook группүүдийн болохгүй байгаа тэр дүүргүүдийн тулгамж байгаа асуудал, хорооны тулгамж байгаа асуудлуудыг бүгдийн сайхан гаргаж ярьж өөртөө ингэж ирэхээр энэ хүн нэг юм бичээд яриад эхлэхээр тэрнийхээ төлөө санаа зовж эхэлдэг байхгүй. Сууж ярьж эхэлдэг. 5-10 суудаг. За тэгвэл шийдэл нь юу ингээд нийгмийн оролцоог бий болох ёстой байна гэдэг гол зорилготой. Яг хөө зүгээр энэ дээр нэг хогны төслүүд гээд бид нар 2-3-4 жилийн өмнө хэд хэдэн төслүүд хэрэгжүүлсэн, амжилттай ч явсан, амжилтгүй явсан ч байгаа. Гэхдээ энийг дахиж идэвхжүүлнэ. Энийг бол залуучууд авч явах хэрэгтэй. Энийг ерөөсөө яг гол утгаар нь зүгээр нэгнтэй өрсөлдөх биш. Нийслэлийн эрх ашигыг базаад ингээд иргэний доо хоолой гаргаж явах хэрэгтэй юм шүү гэдэг тийм мессежийг л явуулахыг хүсдэг. Тэр ч утгаараа яг зөв тодорхой хэмжээнд бол ажлууд хийгдээ явж байгаа. Нэвтрүүлгийн маань Golf and Coffee. Тэгээ би таныг халуун сайхан кофегоор дайлах гэсэн ч үнэндээ энэ халуун өдөр болохоор хоёул ингээд сайхан цэвэр бас хүмүүстэй бас уучлаа тийм ээ. Дөрмөө зөрчөөд. Тэгэхээр одоо гольф бас гантлагаас цохиулмаар байна. Бас тоглодог гэж сонссон л та би тий. Тоглож байсан. Яг хэдэн жилийн өмнө. Тэгээ нэг нуруу төрөж явах хөвдөд ингээд төр хадсанцсан байна. Ер нь гольф гэснээс ямар хөө спортоор хичээлдэг юм бол? Нилээд спорт байгаа. Одоо сүүлийн 3-4 жил эрчимтэй хичээлж байгаа нь гэвэл одоо фитнес, жим, дугуй, гүйж яг энэ төрлийн юм хийж тий. Тэгвэл ер нь бол энэ жингээ барьж байгаа бас энэ цэмцгэр байгаа нууц нь болж байна. Авч хүмүүс чи одоо 41-тэй 28-тай гэж бодсон. Тэгээд 41-тэй гэж бол хүн хэлэхгүй юм байна гэдэг. Үгүй маш уур бахтай. Тийм тэгэхээр хүн өөрийнхөө төлөө мэдээж хөдөлмөрлж явах хэрэгтэй. Залуу хүн бол тэр тусмаа. Одоо тэгэл сайхан залуунаас нэг өдөр л явуулах шүү дээ. Тийм тэгэхээр аль болохоор тэрийг уртл байлгаж явахыг хүсдэг. Яг үнтэй. За тэгвэл хоёулаа гольфо тоглоё. За. Star Golf Fitness Club
Эрхэм хүндэт гольфчид болон гольфийн спортыг сонирхогч хүүхэд залуус зориулсан гольфийн цогц сургалт. Хамгийн сүүлийн үеийн гольфийн програм бүхий элэгцэн гольф. Бүх төрлийн тоног төхөөрөмж бүрэн суурилуулсан фитнес төв. Энэ бүгд нэг дор. Star Golf Fitness төв. Покер хай тоглож тааж. Покер ч одоо тактикийн тоглолт. Одоо сүүл бас 13 покер гэж байна шүү дээ. 13 мод. Тэр ч одоо тийм ер нь ус төрч юм бол тэрийг тоглож За тэгэхээр ганцлаараа гольф тоглолоо. Би энэ жилээ гарав ямар гарлаа. Сайхан боллоо. Нуруунд нэг юм орчоодсан. Алга болчихлоо шүү дээ. Урд нь юм гольф тоглодог байсан юм шүү дээ. Сонирхчихсан. Нэлээд олон жилийн өмнө те. Нурд нөгөө гольф рейнж байсан шүү дээ. Тэнд тоглож исэн. Цогч исэн, техник сурж исэн. Тэгтээ нарийн техник шаарддаг юм спорт. Тэгэхээр бол нэлээд одоо тууштай хичээлж сурах тийм спорт. Тэгэхээр нэг бол төгс эзэмшнэ гэдэг бол маш их хэцүү. Гэхдээ ер нь бол бичиг цаасантай байнг ноцолдог хүмүүс бол хаяа юм гольф гэдэг тоглохдоо сайхан дэт юм билээ. Тийм цаахан. Тийм. Хөдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбоо гэдэг. Энэ бас нэлээд их тийм нийгэм рүү хандсан үйл ажиллагаа хийх холбоо юм билээ. Тэгээд энэ холбооныхаа талаар бас үзэгчтэй бас товчхондоо өгүүлээч. Би яагаад энийг асууж байгаа нэхээр ер нь ингээд танах бол маш их тийм нийгэм рүү хандсан үйл ажиллагаа бас нэлээдгүй хийдэг юм шиг надад харагдсан л да тий. Тий. Би бас өмнө ярьж байсан. Яг зүгээр залуучууд бид нэг 2-3 төрлийн ус байгууллага дээр ажиллаж бас явах ёстой гэж боддог. Энэ нь бол мэдээж нийгэмлөгөө хандсан. Одоо нийгмийнхаа яг бүх давхархад орж ажиллах тийм боломжийг нээж өгдөг. Тэгэхээр миний хувьд бол 3 төрлийн бус байгууллагад ажиллаж байгаа. Зарим нь удирдах зүйлийн гишүүний хэмжээнд, зарим нь болохоор гүйцэтгэх захирлын хэмжээнд. За тэгээ саяхны хүртэл хөдөөгийн биш санхүүгийн хөгжлийг дэмжих холбоо үүний гүйцэтгэх захирлаар ажиллаж исэн. За энэ холбоо маань одоо нийт нэг 16 шахан мянган гишүүнтэй хөдөө орон нутгаар. Хөдөө орон нутгаар гэдэг маань мэдээж хөдөө за сум багад бол амьдрал яг л нэгэн хэвийн яваад ирсэн. Яг социализмын үед ямар байсан одоо ер нь бол нэг том өөрчлөлтүүд бол гарч чадаагүй. Тухайлбал залуучуудын хувьд айгүй хэцүү байна. Тийм. Ажлын байр байх ёстой, өөрсдөө үйлдвэрлэл эрхлэх ёстой. За жижиг дунд бизнес, худалдаа, одоо засвар үйлчилгээ тэнд хүмүүс амьдарч байгаа юм чи мэдээж бүхэл төрлийн үйлчилгээ одоо үйлдвэрлэлүүд нь бол байж өөрөө ажлын байрыг бий болгоно. Өөрөө тэндээс орж ирж байгаа орлого нь мэдээж амжиргааны түвшин дээшлэл. Тэгэхээр яг манай холбоо маань яг энэ чиглэлээр одоо хоршоо нээхээс ахгуулаад хоршооны үйл ажиллагааг докторжуулах, санхүүгийн сургалт боловсролыг олгох. Тэгээд одоо бие даасан одоо бие даагаад өөртөө цаашаа явах тийм чадвартай болтол нь сумдын хоршооттой гэж хамтарч ажилтдаг.
Тэгэхээр ерөөс анхнаас нь л 10 20 хүнийг яг санхүүгийн зохицуулалт хороноос харж ирсэн 4 журмын дагуу тэргүүлэгч гишүүдэд өөрсдөө сонгоод тэр дундаасаа гишүүдэд татаад өөрсдөө хоригдлыг бий болгосны үндсэн дээр нэгсэндээ нэг эргэлтийн өрн гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг яаж хэрэглэх, яаж зүй зохистой зарцуулах уу, те яаж зээл олгох уу гэсэн тийм нэг цогц одоо санхүүгийн нэг цогц асуудал та тийм энэ бүхнийг бодиттой ажлууд хийсэн ажлуудаас яг тухайлбал дуртаад нэрлэв тийм. Бодиттой гэхэр ч одоо тэгэл 15 6 мянган гишүүн байна гэхэр чинь ер нь бодиттой ажлын үр дүн харагдаж байгаа. Манай өдөөгийн бичил санхүү хөгжлийг дэмжих холбоо дээр бол бүгд энэ хоршоод маань гишүүн бүгд гэрээтэй холбоо бол өөрийнхөө хариуцлагыг ухамсарлаж гүйцэтгэж ингэж явах ёстой. Энэ холбооны гишүүд ч гэсэн хоршоод маань ч гэсэн өөрсдөө өөрийн хариуцлага бол үүрээд явдаг ийм харилцаа үүсээд одоо за 2008 9 оноос хойш нэлээд ихтэй үйл ажиллагаа явуулаад ирсэн. Тэр нь одоо энэ манай залуучуудад одоо өрх толгойлсон эмэгтэйчүүд тийм ээ одоо хөгжлийн бэрхшээлтэй яг л ингээл янз янзын ийм хүмүүс байдаг штэ энэ лүү бас ингэж шиг хандлага бас ер нь төлхөө явуулдаг. Мэдээж санхүүгийн төрөл бүрийн үйл ажиллагаа бол бүгдийг хамарч чаддаг залуучууд, эмэгтэйчүүд гэр бүл шинийг одоо санаачилж байгаа улсууд хурж тэгж ажилдаг. Эмэгтэйчүүдийн хувьд бол мэдээж одоо яг энэ гендрийн асуудал бол сүүлийн хэдэн жил нэлээд яригдсан тий. Яригдаад одоо бид нар засаг төрөөч гэсэн яг ингээд хувь харьцааг нь тогтоогоод эмэгтэйчүүдээ бас эмэгтэйчүүдийн дуу хоолой гэр хашиг хамгаалах үүднээс бүгд дээр дооргуул ухамсарч байгаа. Тэгэхээр энэний хүрээнд бид нар яг эмэгтэй бизнес эмэгтэй одоо ганц бие эхчүүд гээд байгаа шүү дээ. Тэгэхээр зөвөрх толгоолсон эмэгтэйчүүд эднийгээ бол чадах хэтгаараа л дэмждэг. Тэгэхээр энэ бол мэдээж байх ёстой зүйл те. Цаашдаа дэмжэл явна. Зөв. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд хоёулаас түрүүн чөлөө цагаа ярьжсэн. Би яагаад энэ дээр бас гольф тоглосон бэ гэхлээр энэ олон ажлын хажуугаар чөлөө цаг гэж юм өөрт чинь гарч ирдэм болов гэсэн бодол гарч ирэл та. Байлгүй хаа. Тэгээд яаж өнгөрөөд юм бол ерөн чөлөө цагаа гэр бүлтэйгээ өнгөрөх туртай юу? Хүн хүний сонирхол байдаг бахал та өөрөө чинь бас чөлөө цаг өнгөрөх сонирхмоор байна. Өглөө хитэн цагт босдгийг бол тийм орой хитэн цагт ордог юм бол ерөн цагийн хуваар нь ямарх байдаг юм бол гэж сонирхоод байна. Яг хоо бодоход бол нэг тийм олон юм хийгээ бүтээгээд ингээд мундаг болоод явцсан бол байхгүй. Ерөөсөө яг л хийх ёстой юм. Хийгэл явж байгаа. Илүү чихгүй дотоод чих. Зүгээр цар хүрээний хувьд бол нийгмийн одоо ер нь давхар бүрт чиглэл бүрт одоо жишээ нь төрийн бусуудаараа дамжуулаад энэ дипломат байгууллагаараа дамжуулаад дээрэс нь барилга хөрөнгө оруулалтын чиглэлээр ч гэсэн ингээд үйл ажиллагаа явуулдаг гэж бодохоор бүх одоо нийгмийн бүх чиглэл төр ажиллаж байна. Тэр ажиллаж байгаа гэдэг чинь өөрөө туршлага хоригдлуулж байна. Өөрөө бас юм сурж байна, мэдж байна. Дараагийн удаа тэрийг яаж зөв хийх юм те яаж зөв боловсронгуй болгох юм гэдэг талаас нь дүгнэлтэйгээд энд өөрийнхөө хоригдлуулсан мэдж авсан мэдлэгийг цааш нь түгээхлийн хүний гол зорилго болох хэрэгтэй яг ажиллаж байгаа үед. Тэгэхээр яг зөв нэг завгүй чөлөө гэж өөрийгөө боддгоо өөртөө зав чөлөө гарган те спортоор хичээлнэ. Төрөөлсөн жим фитнес гэдэг энийг ч гэсэн залуучуудаа ер нь байнга л уриалж явдаг. Одоо ингээд 15 6 жил бол тасралтгүй спортоор хичээлж байгаа. Үрдүн бол их гарч байгаа үстэй тий. Үрдүн гарна тэгэл яг ханаад хүрчээд ахгүй амархан тий. Гарлгүй явах гэдэг тийм ээ. Байна үстэй. Үрдүн зөндөө байгаа. Тэрийг дурдаад байвал мэдээж айгүй их олон үрдүн гарч байгаа. Дуусахгүй. За өглөө манайх ч 4 хүүхэдтэй гэж хэлсэн шүү дээ. Тийм тэгэхээр дунд хоёр нь бол яг дунд сургуулийн 2 хүүхэд байдаг. За манай гэр жоохон зайтай хол өгдөө. Тэгэхээр өглөө өөрөө хүүхдүүдэд хөргөж өхийн тулд хичээл мэдээж 8:30-аас эхэлнэ. За 7 гэж болсон. Унд цайгаа уун. Тэгээ өнөөдөр одоо хүүхдүүд маань эдээс тарах уу ямар хичээлтэй энийг өглөө ярилцсан. Тэгээд 8 гэхэд 8
10 гэхэд сургууль дээр нь буулгаад эсвэл ажилдаа явна, эсвэл өглөө эрт 8-аас одоо гүүх юм уу те жимд явчаад ингээд нэг цаг сайхан сэргэж авчаад ингээд өдрийнхөө ажилд гардаг та. За орой гэх юм бол ер нь цаг байхгүй. Тэгэл эрт тараал явбал гэрлүүгэл зүтгэн. Тэгэл чадахгүй бол тэгэл 8-аас 10 хүртэл ажиллана. Тэгэхээр өдөрт бол ер нь 12 цагийн ажил бол зүгээр нэг хэвих. Хамтлагийн маань бол бас нэг гарын сайхан хоолоороо гэр бүлээ бас нэг дайлах асуудал юм байдгийн болов. Бас аавуудад бас нэг өөр ингэсэн гарын хот байдаг ш. Тэрийг сонирхож асууж болох уу те. Хоолтгоонд бол нэг ороод байхгүй юм байна да. Одоо ингээд орлого яах вэ? Юу одоо гэртээ очиод юу их вэ гэхээр тэгэл хоол унд аль болохоор хоол унд хийхийг л бодно. Яг тэгвэл энэ өдрийн их одоо стресс те энэ их одоо ажлын ард гэртээ очиод хүн бол хаяа хоол хийгээд те гэр бүлийнхэнтэйгээ ингээд байхад бол хамгийн гоё тийм стресс тайлдаг. Яг миний хувьд яг тийм мөч байдаг. Өөрийн чинь брэнд хоол юу вэ? За брэнд гэвэл би чи Унгарт оюутан байсан болохоор тэгээд Унгарч өөрөө хоолоороо уссан. Манайхан сайн. Гуляш гэж байдаг. Гуляш. Тэгэл нөгөө пөркөл тэгэл нөгөө дахианы төрлийн бүхэл хоол байгаа. Монгол хоол, Аз хоол. Ер нь бүгдийг хийнэ тий. Өөрөө бас нэг төрлийн нэг цагаа өнгөрөх тийм нэг хобби гэж арай болохгүй. Гэхдээ цагаа өнгөрөх нэг тийм сайхан юу гэдэг боломж бит. Тийм стресс сайхан тайлагдчих шүү тий. Сайхан тайлгд. За хоёул салхинд гараад тэгээд төвлөгөө өндөрлөе да. Цаг нь бас дуусчих шиг. За. Тэгэхээр хоёулаа үр хөвгтөө нутгийнхаа зөвлөлийг за тэгэл одоо Унгар улсад байсан өргөмжлөлт консулын талаар за найз нөхдийнхаа талаар гэж маш олон сэдвийн хүрээнд үзэгч түмэндийнхаа сонирхсан асуултыг би өөртөө чинь тавилаа. Энэнд ч бас сайхан хариулт авлаа гэж би бас бодож байна. Тэгэхээр эхнэртэйгээ бас гэргийтэйгээ одоо яаж танилцж ирсэн болоо гэж би бас нэг анги байсан дүү гэсэн те. Тэгэхээр бас нөгөө бас л нөгөө тэр үед чинь бид нар чинь нөгөө хайрын цахаа шидэлцэх гэдэг л үе байсан да тийм ээ. Яаж ч юм тэгээд аваас гэргийгээ бас манай гэргийч уянгаа гээд тухайд бас мөнхийн ус клипэн дээр Батар өргөлийн клипэн дээр тоглож ирсэн тийм бүсгүй үедээ. Тэгээд тэр үед ч бас хит болж ирсэн клип л та. Тэрний өмнө яг их нэрээ мэддэг. Тэр чинь Орос 3 дугаар сургуульд нэг ганц 2 жил хамт сурсан л та. Би 23-аас 3 дугаар сургууль руу шилжээд. Тэгээд яг сэтгэл зүрхээ тийшэл ханд авсан шүү дээ. Тэр дууныхын клипийг үзэл ирээдүйн эхнэрийг хараад дурлал удахгүй хайртай болоод тэгэл ерөөсөө битээр амьдрал ихэлсэн. Маш их одоо яг залуу өсвөр насны залуучууд байх үедээ бол сайхан тэр яг яаж байх хэвээр бүхий одоо туулал гарсан тий сайхан хөгжиж ингэ найз нөхдөөгөө тий ингээд яг л үзэх хэвээр юмудаа үзэл идэлхэс даад жаргалаа идэлэл ирсэн. Ерөн бол ерөөсөө л ингээл амьдралын одоо нөгөө мөчлөг гэж байдаг. Тэрүүгээрээ л явж байгаа гэж одоо ойлгоод байна шүү дээ гамталгыг бол. Тий. Яг хүмүүс бол тийм. Гэхдээ тэр мөчлөгийг бол өөрөө л зохион өөрөө л тавина. Тэрэнд хичээлж зүтгэх хэрэгтэй. Тэгэхгүй хичээл зүтгэхгүй хаяул бас буруу тийшээ хазаа хаюултай байдаг. Тэр эцэг хичээвэл заяа хичээнэ гэж манай сайхан ардын үг байгаа. Энийг бол бүгд л мэдчих хэвээр бодчих хэвээр зүйл гэж. Ерөн ганц тулга маань хэр хатуу ав бэ зөөлөн талдаа юу хүүхдүүдтэй ерөн бол ингээ сайнны муугийн тийм ээ ингээл даав хүн чинь бас нэг хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг хүн шүү дээ. Ерөн ямар ч шүлэг дуунд яруу найрагт одоо зохиолт те аавыг дурсаагүй ижээ аавыгаа магтаагүй тийм дуушуулгүй шүү дээ байхгүй шүү дээ тийм ээ. Тийм тэгэхээр бид нар би бас түрүү хэлсэн ижээ аав одоо өвөө эмээнраа ингэж яг уламжлалаар харахад бол хөндлөж явдаг. Ерөөс манай
монголчуудын тийм нэг одоо Азууд дундаа монголчуудын нэг сайхан тийм заншил бол байдаг. Яваага хүндэлдэг. Тэрний адил бол яг би бол яг л нөгөө үг дээдсээ бол бүгдийг л хүндэлдэг. Ээж авдаа бол тийм хайртай хүндлэхгүй байхын аргагүй л босоод. Зүгээр миний хувьд хатуу аав байдгүй, зөөлөө аав байдгүй гэдэг бол яг тийм гэж бол хэлж чадахгүй. Хатуу байхыг хичээдэг. Хатуу байхыг хичээдэг, хэлхүүгээ хэлдэг, загнах үедээ загнадаг. Гэхдээ яг зүгээр яг ингээд өөрөх амьдралыг ингээд хэсгэн зур ингээд бодоход ер нь маш завгүй явсан байна. Маш завгүй явсан байна. Олон юм хийх гэж үзсэн юм байна. Тэр дундаа мэдээж хүн бол өндөг шиг тийм өөсөвгүй алдаа дутагдaltaгүй гэж бол байхгүй. Алдаа дутагдал бол гаргаж авсан. Тэрнээс дүгнэлтээ хийж ирсэн. Дахиж алдахыг бол хүсдэггүй. Тэгэхээр хүүхдүүд дээр ч гэсэн маш эмзэгл ханддаг. Яг нь зүгээр шууд хатуурхаад ахт бол хэцүү тий. Тэгэхээр одоо орчин хүүхдүүд гэсэн хэцүү болчиход байна шүү дээ. Тэгэхдээ манай хүүхдүүд бол үгдаа загнуулна, үгдаа ялангуяа манай байнд бол ерөөс миний үгийг дагаас сурцсан. Аав ингэсэн бол нэг ёстой гэдэг байдлаар л ханддаг. Тэгээ охтуудаа бол яг зүгээр хатуу байх гэж үздэг. Тэгэхдээ хэцүү шүү дээ эмэгтэй ер нь тий. Хоёлоо яриагаа нэвтрүүлгээ одоо бас маш сайхан дурсамжаар төгсгөе гэж бодож байна л да. Одоо ингээд 3 эрэгтэй хүүхэд тийм ээ. За багтаа ингээд бас гурлаа бас өсөжсэн маш тийм дурсамжтай маш сайхан тийм үе мөчөөсөө түүхээсээ дурсаач гэж хүсэж байна. Нэвтрүүлгийг гой төгсгөл гоё болов гэж би бодож байна тий. За дурсамж гэвэл одоо манай баг дүү Унгар улсад төрсөн. Тэгээ бид нар ч яхаа гэр бүлээрээ тавуулаа. Даав ээж ах би дүүгээ тавуулаа болоод яг элчинд ингээд тэр чинь ингээл нэг юм жижиг өрөндөл за энэ хажуухамдаа нэг жижигхэн галтгоотой тий элчингийн байр утс ер нь жижигхэн шүү дээ нэг иймэрхүү хэмжээний өнтөл дараа нь яг сунгаад нэг арай том болсон. Тэгэхэд эхний 1-2 жил бол нэг ийм өрөндөл бид нар байж идэг гэсэн. Одоо бид нар хичээлдээ явдаг дүү маань төрцөн аав маань ажиллаа гэдэг тий ээж өнөөс элчинд нарийн бичиг одоо бичиг хэрэг нэрөө ажиллаад ингээд тэр дурсамж бас надад их сайхан дурсамж юм болов уу гэж боддог. Тийм хангалуун сайхан байгаагүй хүний нутагт тий. Тэгсэн мөртлөө илэг бүтэн. Тий илэг бүтэн. Одоо дүү маань мэдлэлцэн бид тэр хичээлдээ явж ирэнгүүт дүүгээ харна, ээжтэй туслана. Даавууг нь угаана. Тэгээ даавууг нь сайн угаахгүй бол чинь ингээд шаралцдаг. Ингээд ерөөсөө тэр чинь амьдралын дурсамж байхгүй. Манай гэр бүлийн чулууных гэдэг айлын гэр бүлийн тийм сайхан дурсам. Тэгэхээр энд бол надад аюу олон сайхан дурсам. Зүгээр яг тодорхой гэвэл ерөөсөө яг манай баг дүү төрөөд ингээд бид нарын хамтдаа тавуулаа байжсэн. Мэдээж энэний дараа одоо би их нэртэйгээ танилцаад үр хүүхдтэй болоод явж исэн дурсамж бол маш баян, маш их яриулуудаа тэр маш олон сайхан дурсамжууд түүхүүд бол байгаа тийм байгаа. Олон түүхүүд байна л та хүний амьдрал тийм ээ. За ингээд олон сэдвийн хүрээнд үзэгчтэй хүндлээд Илэн Далангуу амттай сайхан яриа өрнүүлсэн. Өөрт чинь маш их баярлаа. Тэгээд цаашдын чинь ажилд гэр бүлд чинь үр хүүхэд чинь бүгдөөрэнд нь маш сайн сайхан бүхнийг хүсээрээ ёо. За баярлалаа. За баярлалаа. За үзэгчтэй манай Golf and Coffee нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Манай энэ удаагийн дугаарт бүгд найрамд Унгар улсын өргөмжилт консул, нийслэлийн нутгийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн чулууны гант тулгуурт оролцлоо. Ирэх дугаараараа үзэгч та бүхэнтэйгээ уулзъя. Баярлалаа үзэгчтэй баяртай. За дахин баярлалаа. За баярлалаа.